таны хүслийг бүрэн төгс ойлгоход орчуулж байгаа миний дээр ч гэсэн эзэн таны ариун сүнсний хүч чадал төрмөж ариун сүнсээр үгийг орчуулан дамжуулан ойлгон ухааран сонсоход туслан удирдах аврагч эзэн Есүсийн нэрээр талархан залбирч байна. Амен. Өнөөдөр 2 дугаар хаажид 5 дугаар бүлгийг унших байгаа. 5 дугаар бүлэг. Наамны итгэл. Арамиханы эзэн чинь нам эзэн өмнө хүчтэйсэн агуу байлаа. Учир нь түгээр батлын эзэн арамд ялалт явуулсан. Хэдийгээр тэгээд зөвхөн тэгж бодож буй мөчтэй байв. Нэгэн дараа чөлөөний томгийн бүлэг Израиль угаас нэг эзэн хүлээг бодлоо гэж. Тэр охин намны итгэл хүчтэй байлаа. Тэр итгэдэг. Самар дэх биш үстэй эзэн минь уулзаа гэж би үсэн. Тэгвэл түгээр мөчтэй гэдэг хүн итгэдэг. Намны явж эзэн дээр Израиль угаас гэсэн тийм хүн ингэж үжиж. Тэгэхээр арамихан одоо юм Израиль хаан зэхлэх. Намны батлын Амийн батлын армийн зөвхөс авчирла. Тэр Израиль хаан зэхлэсэн بود. Энэ зэхлэх чамд би өөрийн зах намны үеийн мөчөөс чамаар итгэх тул чамд хэлсэн мэддэг. Израиль хаан зэхлэх шат хувцаа. Би өөрийн мөчөд өдөр бохны. Энэ хүний үеийн мөчөөс мэддэг. Гадаг үгээд байж. Тулаа бодож үзээд. Нэгсдэр миний зэхлэх үеийг ордог болсон. Израиль хаан хувцаа учир тасцсан. Бохны хүн ихээс сонсоод тэр хаан итгэх хэлэхдээ. Юу ч таах завсан. Тэр миний надад Израиль иш түлхэж байдаг гэдэг. Ингээд нам ордог тэр гэдэг. Илишаа түлхэж явж явахдаа болонгоо буга. Тэгвэл ахад чинь яг зэрэг гэж харин нам чиглэн уулаад хойдолцоо. Тэр надад гацаагүй гарч ирж зогсоо. Үгүй бохны зэрэг төвчтэй газар дээр гараад үгүй мөчний нэг би бодсон. Табана хар зэрэг тамаски болов. Израиль бүхнээс юм би биш гэж би тэгээд гараад зэрэг болж болох байсан гэж. Тэр би уусан болж. Тэгэхээр зарцсан маань болж ирээд түүний тэр их зүйлч их их зүйлийг ясны смарта хийхгүй байсан гэж. Тэгээд уга зэрэг байхдаа таарын хийх үзэх нам урууны бохны минь яадан гот тохонда түүний би хот захны би махад бит хэрэг гэж. Тэгээд зөвшөөр. Тэгээд бүхий бараг болж байгаа. Бохны гэдэг нэрмэж илишээ юм зогсоо. Ганцхан Израиль бохны бүхий дөр хаач байдаг юм одоо би. Имээс одоо бодосоо илүүхийг авч гэж. Илишээ миний өмнө төгсдөг юм. Би юу ч гэсэн нам түүнийг амгаж ятсан гэж байна. Яг үгүй бодоо та бодоо хоёулаа чинь шоо явж байгаа гэж. Учир нь бол энэ шаталт болон яталтглаа. Зөвхөн эзэн бол гарцгүй дээр бодыг эзэн уучлах байна. Миний эзэн үгүй тэр демоны өгөөд байдаг. Тэр миний хайж байна. Би демоны өгөөд байдаг. Баян демоны өгөөд байдаг. Таны бодыг эзэн уучлах байна. Илишээ амт юм явах. Гихацэн шок. Ингээд намны хэсэг зайд холдож байдаг. Бохны хүн илишээгийн зарц бихас. Би наран хүн намны хэсэг зайд тагас наваад гэрээ. Миний эзэн түүнийг өшөө хөшөө. Ингээд эзэн. Би түүний харасаа гүйж одоо түүнээс яг нэг юм авсгай. Ингээд гихацэн намны нэг чад. Харасна би хүн гүйж байгаа нам хараад. Тэгээд уцаар тэрнээс болж. Бүхим сайн. Гихацэн бүхим сайн. Миний эзэн намайг хэлж хэлэхдээ. Эшгүй чүмдээс хоёр залуу. Яны мөн кас атуу дүнг сайн ирлээ. Тэгээд нэг талаад мөн бас хоёр хэлж өгсөн гэсэн юм. Хоёр талаадыг ачаал. Тэгээд гихацэн гэж. Хоёр талаад мөн хоёр хэлж өгсөн юм. Хоёр удаа хийж хоёр цацтай гот. Тэгээд гихацэн мөн явж. Тэгээд болов гихацэн өнөөх зүйлсийг тэний тараас авч гэдэг юм тэгээд тэр хүмүүсийг уцаас тэгээд цаа. Тэр орж эзэн хөө зогсоо. Илишээ гихацэн чихаа. Тэгээд таны цацаа ишээ явсангүй. Тэгээд илишээ гэдэг хүн чамтай уцаар тэрнээсээ тэгээд зөв чамтай яваад. Одоо мөн хувцас ч юм уу сонсож байна. Хоног хэрэг болох зэрэг авч гэж. Тиймээс намны үеийн чам болон чиний мөнхөд авч болох байна. Тэгээд илишээ гэж бас гарч ирдэг. Цас шиг үе мөнчтэй болж. 나만이 간데 바라간데 두 발란트를 하고 저는 업자의 두 발란트를 두 천대에 넣어내고 두 발을 아울러 두 사원에게 주매 저희가 디아시 앞서 지루한다. 언덕에 이르러는 디아시가 그 물건을 두 사원에서는 취하여 집에 던지고 저희를 그네와 관계 안에 들어가서 그 주인 앞에 서니 엘리사가 이르되 디아시야 네가 어디서 오느냐 대답하되 주님이 아무데도 가지 아니하였나이다. 엘리사가 이르되 그 사람이 수레에서 내려 내려놨을 때에 내 심령이 감각되지 않느냐느냐 지금이 어찌 은혜 받으며 옷을 받으며 감남원이나 푸대원이나 양이나 스나 남종이나 여종을 받으겠나 그러므로 나만의 문둥병이 내게 들어 내 자신에게 비쳐 영원토록 이르리라 디아시가 그 앞에서 물러나오매 문둥병이 달아요 있는 것이 되었다. 아멘. Өнөөдөр бид нар 2 дугаар хаад намын 5 дугаар бүлгийг уншлаа. Бидний бол сайн мэддэг үгүй. Нааман энэ бол Баатар Арам хүн Израиль хүн биш. Энэ бол Арамын Баатар байна. За Лук номын талаар харах Лук ном дээр харах юм бол наамны талаар хэлсэн байгаа.
Израильд бол өргөнч ийм уйман өвчтөй хүмүүс их байсан. Тэгээд энэ үгэн дээр маш их гарна уйман өвчин гэдэг маань. Тэгээд энийг бол зүгээр нэг гим нүглийн хадчимлын төлөө үгэн дээр бол зүйрлж хэлсэн байдаг. Тэгээд тэнд бол уйман өвчтөй хүмүүс их байсан. Өнөөдрийн үгийг бүгдөө дахиад сайн харъя. Нааман энэ баатар бол Бурхныг бол мэдхгүй Арам хүмүүс Израильчуудын хооронд бол байнга дайтаж байсан тэр цаг үед Израилийн хаан болохоор Наамны бичсэн захидлыг уншаад энэ бидэнтэй дайтах гэж ингэж намаа өдөө хадгаж байгаа биш үү гэж бол энд бол эсрэгээр ойлгож байна. Арам хүмүүс болон Израиль үндэсний хувьд бол байнгын тэмцэлтэй байсан. Тэр цаг үед бол Есүсийн хэлсэн үг байна. Бурхан Израилийн ард түмнийг идэх ёстой байтал Нааман энэ Арам энэ баатрыг бол итгэж байна. За энэ дээр бол эзэн тайлбарлаж чинь яагаад гэдэг талаар тэр үгийг харахтаа тэр цаг үед Израилийн итгэл болон эзэн бол энийг харж байна. Есүс Луг номон дээр Нааман энэ баатрын талаар хэлэхдээ Назар хотод очиход Назараас гарсан Есүсийг бол хүмүүс хүлээж авахгүйсэн чи Назарын Есүс биш үү? Чи бол мужаан биш үү? Чиний эцэг хий чинь ч гэсэн би мэднэ гэд Есүсийг болоод Есүсээс татгалзаж байна. Түүний үгийг сонсохгүй байна. Сайн мэдээ хүлээн авахгүй байна. Тэгэхэд Есүс за иш үзүүлэгчийг бол өөрийн төрлөх нутгийг бол хүлээн авахгүй төрсэн газар нь хүлээн авахгүй гэж хэлээд энэ үгийг хэлсэн байгаа. Тэгэхээр тэр цаг үеийн Израиль бол Есүсийн байсан тэр цаг үеийн хүмүүстэй яг адилхан байсан. Харамсалтай нь Израилийн үндэстэн гэдэг маань маш их агуу иш үзүүлэгч нар байна. Илишя байна, Илия байна. Тэгж гайхамшигтай бол иш үзүүлэгч нар байгаа гэдгийг бол бүгд мэдэж байгаа. Хэрнээс нь Илия ч гэсэн үнэхээр Бурхан гайхамшигтайгаар хийгэж байсан. Илиша ч гэсэн түүний сүнсийг бол Илиягийн сүнсийг авснараа гайхамшигтай бас зүйлүүдийг үлдэж байсан. За энэ бол яриа Израилийн үндэстэн дотор бол яригдах ёстой байтал Арамын хаан хүмүүс дотор бол яригдж байна шүү дээ. Израиль дотор энэ иш үзүүлэгчийн талаар хэдий ярьсан ч гэсэн гэр нэг тэр тал дээр бол ерөөсөө ямар ч тийм хандлага байхгүй. Харин Нааман энэ баатрын хувьд бол энэ үгийг тэр Израилийн бяцхан охноос сонсохдоо Израиль үндэстэн охиныг бол Израиль руу дайтахдаа олзуулсан гэж энэ дэр бид нар үнсэн шүү дээ. Тэр охноос Израилийн иш үзүүлэгч бол эмчний эмчлэх боломжтой гэж хэлж байна. Тэгэхээр Наам бол энэ үгэнд итгэж байна. Итгэхэд би ч гэсэн цэвэршийн өвчнөөс итгэе гэж хэлж байна. Тэгэхээр Бурхны үгийн дагуу Бурхны өмнө очих юм болов би болохоор энэ үгийг маш их сонсч байсан Америкт байхдаа. За пастор бол пастор харин Бурхан бидний залбирлыг сонсноо гэж хэлдэг. Би энэ үгийг сонсох болгондоо пастороос бид нар бол сонсоод үнэхээр бас сайхан үг сонсоход таалархах үнүүд байдаг шүү дээ. Тэгэхээр пастор хүний хувьд залбирч байгаа учраас пасторын залбирлыг Бурхан бол их сонсдог юм биш ээ. Харин хэний залбирлыг сонсох вэ? Пастор ч энгийн итгэгч вэ? Тэр хүмүүст бол итгэл байх хэрэгтэй. Пастор учраас хүн чадал ихтэй гэж үгэн дээр бол тэгж бичээгүй байдаг шүү дээ. Хүмүүс бол андуураад байдаг, буруу ойлгоод байдаг. Бурхны хүч чадал, Бурхны энэ бэлэг авьяасууд гэдэг нь онцгой хүмүүст байж онцгой биш хүмүүст бага байдаг. Пастор хэн нэг хүний төлөө болвол залбирч ерөөхдөө бол эрх мэдэл байна. Амен. Пастор хүн ягаад гэхээр гар тавьж тослогдсон нэгэн учраас тэгээд дагалдагч нар бол бас бусдад дээр залбирал тавихад ч гэсэн пастор хүний хувьд бол сүм чуулганаас сургаж
удирдан тэглээгээд пастор хүч чадлаар дүүрэн өшөө илүү пастор бурхан бол пасторын залбирлыг сонсдог гэж хүмүүс бодож ээж магадгүй. Харин бурханы ажил гэдэг маань итгэдэг хүмүүс энд ч ихэр гайхамшигтай хийгдэх боломжтой. Бид нар ийм гэрчлэл сонсдог шүү дээ. Энийг итгэгч өөр газар очиод ариун сүнсийг авсан. Ариун сүнсийг авангаа харь хэл авч байна. Тэгээ буцаад харь хэлээр ярихад тэр сүмчүүл пастор хүртэл харь хэлийг аваагүй тийм сүмчүүлгэн байна. Гэтэл пастор болохоор харь хэлээр залбирх байхад чи яхаар харь хэлээр ярьдгийн гэсэн үг би маш их сонсч байлаа. Тэгэхээр пастор чадахгүй байлаа гэдэг тэр пасторын дуруу хүмүүс хийхгүй гэж үгүй шүү дээ. Тэгэхээр бурхны үг гэдэг маань энэ бурхны үг бол бид нар бүгдээрээ үзэж мэдэж ойлгох хэрэгтэй. Наам нь энэ хүний хувьд бол хамаагүй би бол арам хүн тэр бол хамаагүй. Би бол хуур сүтэн шүтдэг улсын баатар. Тэр бол хамаагүй. Би бол энэ уян өвчнөөс салахын тулд би тэр Израилийн хаантай очиж уулзъя, иш үзүүлэгчтэй очиж уулзъя. Энэ бол итгэл. Тэгэхээр энэ итгэлийг бол хүмүүс маш их сонин хараад байдаг, буруу хараад байдаг. Зарим хүмүүс болохоор нэг зөв цөглөөнд маш олон жил итгэлийн амьдралаар амьдарч байсан ч болгондоо ийм хүн болох юм болов ямар нэгэн тийм дуршлаг байж итгэлийн амьдралаар нэлийн удаан амьдарчихсан. Тэгээд өөрийн гэсэн байр суурьтай байхад л бурхны өмнө би өрөөл болон бурхны тусламжийг авах боломжтой гэж андуурч байдаг. Тэгээд хичнээн барилгыг зөндөө барьсан гэсэн өгөх боломжтой. Тэр бурхны барилгыг бол маш их барьсан хүмүүс ч гэсэн өвчнөр өгөх боломжтой. Тэр бурхны өмнө барилга барьлаа гэдэг бурхны өмнө өрөөлийг авах болон гэдэг бол энэ бурхны өмнө шагналыг авахаас биш харин өвчин гэдэг маань өвчнөөс эдгэрнэ гэдэг маань би бурхны өргөг барьснараа өвчнөөс эдгэрх юм биш өвчин гэдэг маань. За өнөөдөр 4 дахь маргаатар 5 дахь өдөр Есүс зовж маргааш бас барах өдөр байгаа. Тэгэхээр Есүс болохоор биднийг яагаад Есүс өгсөн бэ гэхээр бидний төлөө Есүс бол дашвардуулж тэр шарахаар нь бид нар эдгэрсэн энд бид нар найдах хэрэгтэй. Гэтэл Есүс дашвардуулаад шарахтуулсан Есүс ямар хөвдсөн юм бэ? Ямар өргөмөрийн зовсон. Үгүй тийм биш. Есүсийн тэр зовсон тэгэхээр тэр цусаа урсгасан тэр зориг юу юм? Тэр бидний үнэхээр төлөө. Амен. Тэр Есүс хичнээн хөвдсөн бол яасан хөвдсөн бол гэж бид нар уйлж нулимсаа урсахыг бол Есүс хүсээгүй. Харин Есүсийн дашвардуулж Есүсийн тэр шарахаар бид нар эдгэрсэн. Тэгэхээр бид нар энэ өвчнөөс салахын тулд бид нар залбирч итгэлтэй байх хэрэгтэй. Эцэг их мань зовоод хүүхдүүдээ бол сургаж байгаа шалтгаан нь юу вэ гэхээр ээж аавынхаа төлөө үргэлж уйлаарэ гэж үгүй шүү дээ. Хүүхдүүд бол хичээл сайн хийгээд олон өсвөртэй шүү дээ. Тэгээд ээжээгээл ааваа гэж тэр оршуулгын газрыг хайж очиод байж байх төлөө үгүй шүү дээ. Харин энийг бол эзэн бидэнд хүч чадлаа харуулсан шалтгаан нь юу юм? Би ямар хүн бэ? Би пастор хүн үү? Би ахлагч, би итгэгч. Үгүй тэрийг бол харуулахын тулд биш харин бид нар итгэлээ харуулахын тулд итгэлээ эзний өмнө харуулах юм бол бурхны тэр гайхамшигтай зүйлүүдийг үзэж мэдэх боломжтой. Тэгээд тэрийг хийхийг хүсэхгүйгээр харин өөр шалтгаан хэлээл байна гэх юм бол энэ бол асуудал болж ирнэ. Би пастор болчоод яхаар би өвдөд байна. Тэр пастор болох болон өвчин тус хоёрын хоорондоо бол ямар ч холбоогүй. Пастор болсон хүний хувьд бол маш их бурханд үйлчилж хондоо бол хариулан хондоо хоолно. Харин тэр өвчнөөс сална гэдэг бол бүгд адилхан. Есүсийн нэрээр түүний шарахаар бид нар эдгэрсэн. Амен. Тэр Израилийн улсад бол Израиль үндэстэнд иш үзүүлэгч байхад мэдсэн хэрнээсээ тэр иш үзүүлэгчийг хайж очихгүй байна. Тэгэхээр тэнд бол өвчнөөс бүрэн төгс идэх боломжтой байтал
Тэр цаг үед бол хичнээн байлаа. Өвчтөе хүмүүс бол тэр цаг үед маш их байсан. 아무도 체질하지 Харин 않으니까 그 말이에요. тэр иш үзүүлэгчийг бол хэн ч хайж очоогүй. Харин наамны хувьд бол Илишаг хайж очиж байна шүү дээ. Би бол өмчлөхээр ирлээ, идэхээр ирлээ. За тэгээд тэр наамны тэр доор байгаа зарцнаар бол маш их чухал гайхамшигтай итгэлтэй байсан. 그러니까 자기는 그 나암장군을 사랑하는 마음으로 Тэгэхээр наам нь тэр эзний бол хайрсан учраас үнэхээр та гол очиод 7 удаа гэж энэ энэс ч хэцүү зүйл хүсч болох байсан. Гэтэл энэ тийм хэцүү биш шүү дээ гэж тэр зарцаагаа хэлснийхээ дагуу наам нь үйлдэж бол итгэрч байна. Амен амен. Тэгээ би урд нь ч гэсэн та бүгдэд хэлжсэн Илия Йордан гол дээр очиод усанд ороо гэж хэлсэн. 이 치료를 받는 Илиша тэр эдгэрхтэй шалтгаан нь юу байсан бэ гэхээр өөрийнхөө дүр төрхийг бурхны өндөр чигээр нь харуулаа. Бурхны өмнө өөрийнхөө тэр байгаа дүр төрхийг хүмүүсийн өмнө харуул. Баатар хэмжин 얼마나 고생하셨습니까? бас их зовсон бол 문진병은 арсны уйм өвчин гэдэг нь маш их хэцүү өвчин. 아마 그 장군은 평생 자기의 병기와 무능함을 입었을 거예요. Тэгэхээр тэр баатрын хувьд бол ерөөсөө тэр хамгаалтын хувцсан мөвс тэр нүүр хамгаалдаг юм аа байнга өмсчихсэн баг. Тэр хүний өмнө бол тайлах юм бол маш их үнэртэй ойрхон очих юм боломжгүй. Тэгээд наамны хувьд бол өөрийнхөө улсын төлөө үйлчилж байна. Тэгээд бурхан болохоор чи өөрийнхөө байгаа дүр төрхийг харуулаа. Баатар учраас баатрын хаан тэр дүр төрхийг харуул гэж бол хэлээд байгаа юм биш ээ. Тэгэхээр хэн ч гэсэн тэр өөрийнхөө байгаа дүр төрхийг хүний өмнө харуулж, бурхны өмнө харуул. Өвчин байна. Энэ уйм өвчин надад байна. Би энэ өвчнөөс идэхийг хүсэж байна. Намайг эдгэж өгөөч. Тэр баатар болоод бүх хувцаа тайлаад тэр байгаа дүр төрхөөрөө Йордан голд 7 удаа орж угааж байна. Тэгэхээр энэ арга барилыг би харахтаа маш их ивэлтэй. Бид нар бурхны өмнө ирж ичихгүйгээр бид нар бурхны өмнө ичих хэрэггүй шүү дээ. Хүний өмнө ч гэсэн адилхан бид нар ичих хэрэггүй. Харин бид нар бурхны тусламжийг авахын төлөө гаруй байх хэрэгтэй. Амен. Үгэнд эцээ хүртэл найдаж тэнд бол болцол ямар ч болцол байх хэрэггүй. Би бол ийм хүн гэдэг тэр бодлоо хойш нь хаях хэрэгтэй. Би итгэлийн амьдралаа яаж амьдралаа энийг бол хойш нь хаях хэрэгтэй. Гайхамшигтай 30-40 жил бол пастрын үйлчлэл хийж байгаа өвдөөд өвдөх боломжтой, өвхөгч боломжтой. Пастор хүн би ингэж гайхамшигтай бурхны өмнө үйлчилж байхад би ингэж яагаад өвчин дусав гэж бол болохгүй шүү дээ. Тэр бол шалтгаан болоод би бурхны өмнө ийм зүйлийг хийгээд байхад бурхан минь намайг бол өөрөө мэдээд идэгэн. Энэ бол дэндүү бардам зүрх сэтгэл. Би 40 жил пастор ахлагчийн үйлчлэлийг хийсэн бурхан өөрөө мэдээд хийх баха гэж байгаа тэр үг бол итгэлийн үг биш ээ. Бүхэл зүйлийг бурханы өмнө хаях хэрэгтэй, өгөх хэрэгтэй. Нэг жилчвэ хэдэн жилчвэ ер нь бид нар бурханы өмнө өвчин дуусах боломжтой. Харин би өөрийнхөө байгаа дүр төрхийг бурханд өргөж намайг эдгэж Есүсийн нэрээр Есүсийн гайхамшигтай гавьяа зүтгэлээр намайг эдгэж өгөөч гэсэн тэр итгэлээ харуулна гэдэг маань бидний энэ байр суурь миний нэр хүндээс шалтгааллах юм биш ээ. Есүсийн нэрэнд гавьяа зүтгэл найдсан эзний бидэнд өгсөн нэрээр эзэн бидэнд өгсөн үнний үгийг зууран эцсээ хүртэл найдах хэрэгтэй. Амен. Хүний өмнө ч гэсэн өвдөхтэй хүнтэй ярихыг хүсдэггүй. Надад бол ийм зүйл болж байгаагүй. За урд нь би бол ер нь ханиа төрөөл эзний өдөр бол ирэхгүй тийм үе бол байгаагүй. За мэдээж би ханиа төрсөн ч гэсэн би эзний өдөр бол ирнэ. Би тэр өдөр нэг удаа эзүүл болсон. 2016 онд байна уу? 17 онд би энд үйлчлэл хийж байгаад хагас өдөр би ханиа төрсөн. Хэрвээ тэр цагт корона байсан бол бүгд л тус байсан баг. Маш их халуурч байсан. Тэгээд би чичрээл
그 다음날 예배자 Сарачийн өдөр, Есний өдөр би хүндэтгэл мөргөл удирдах хэрэгтэй байдаг. 이제 한동안 목사님, 강사님도 비디오 설교를 보고 Бид нар 1-7 хоног Пагмоши пастрын номлол бичлэгийг сонсдог байсан. Дараа нь тэр 7 хоногт биений номлох 7 хоног байж таарсан. Тэгээд би одоо эцсийн хүртэл номлох хэрэгтэй. Тэгээд миний хувьд бол тэр цаг үед ичиж байсан пастор болчиход энэ одоо үндсэн ямар дүрх вэ гэсэн тийм зүрх сэтгэл миний хувьд ч гэсэн байгаад байсан. Гэтэл энэ болгоно би Бурхны өмнө залбираад үнэхээр хийхээс өөр аргагүй байсан. Тэгээд хийсний дараа 알아주지 않은 모양으로 хүмүүс мэдсэн үгүй мэдэхгүй 끝나고 나면 다 마치고 마지막 хүндэтгэл мөрөл өргөсний дараа 2 цагийн хүндэтгэл мөрөл байсан. 집에 가야 되겠다. Тэгээд би өдөр 이거 맞으세요? сайн мэдээ тараадаг итгэжтэй би гэртээ харьлаа гэсэн гэтэл эмчд очиод тариулаа гэж хэлсэн. За миний хувьд бол өвчтэй байсан учраас ичгдэр байсан. 그만한 마음으로 Тэр бол бардам зүрх сэтгэл би бол пастор болчиход өвдөв үгүй. Тэр пастор хүний хувьд бол гим нүгэл байхгүй мó бүгд л адилхан гим нүгэлтэй. Тэр муу сүнс бол бүгд рүү дайрна. Тэр энийг ялах нь чухал амин. 이스라엘 왕은 Израилийн хаан 거기에서 자기의 이름 세우고 있어요. тэнд бол өөрийнх нь нэр хүндийг босгож байна шүү дээ. Энэ Арам чууд бид нартай байлдахын тулд бидний үдэн хатгаж байна гэж бодож байгаагаас биш. Тийм ээ манад бол иш үзүүлэгч байна гэж удирдахын оронд бол тийхгүй байна. Харин энэ Арамчууд бид нартай дайтахаар үдэн хатгаж байна гэж өөрийнхөө хувцсыг ураал зогсож байна шүү дээ. Гэтэл бид нар Бурхны өмнө итгэлээ харуулна гэдэг маань итгэлээ харуулахдаа даруугаар итгэлээ харуулах хэрэгтэй. Ямар ч зүйл болж байсан миний дүр Бурхны өмнө бол өөрийгөө харуулж өнөхөр эзний өмнө залбирах хэрэгтэй. Ичнэ гэх юм бол би Бурхны өмнө гарч 그 길을 막을 수 있습니다. очих тэр замыг бол хаах боломжтой учраас бид нар Бурхны өмнө даруугаар ирээд итгэлээ харуулan эзний үнэхээр тэр гайхамшигтай үйлсэд итгэж би өөрийнхөө нэр өөрийнхөө үйлсэд итгэх биш. Би өөрийнхөө байр суурийг өвсөөрөнд найдах биш. Есүс Христийн тэр гайхамшигтай хийсэн үйлсэд итгэх хэрэгтэй. Энэ 7 хоног зовлонгийн 7 хоног байгаа. Та бүгдээс хүсэж байгаа зүйл үнэхээр түүний тэр зовсон хийсэн үйлсэд Есүсийн шарахаар бид нар итгэрсэн гэдгийг бүр биеэр үзэж мэдэж найдахыг хүсэж байна. Эзэн бол хичнээн хүсэх үнийг. Тэгэхээр бид нар эзэн юу хүсэж байна гэдгийг бол мэдэх хэрэгтэй, бүр сайн мэдэх хэрэгтэй. Бурхны ард түмэн, Бурхны хүүхдүүд бүхий л өвчнөөс ядуу хоосон байдлаас хэцүү асуудлуудаас эрх чөлөөтэй болохыг Бурхан хүсэж байна. Энэ бол Есүсийн гайхамшигтай хийсэн үйлс, тэр зовсон шалтгаан шүү дээ. Амен. Тэгэхээр өнөөдөр ч гэсэн бид нар Бурхны өмнө итгэлээ харуулan бүх зүйлээ бардам занга хойш нь хаяад би өөрийнхөө байгаа дүрхөөр Бурхны өмнө зогсож эзний өмнө итгэлээ харуулсан сүмчуулган байхыг итгэж нар байхыг хүсэж байна. Тэнгэрт байгаа бидний эцэг минь таны нэр ариунаар дурсагдаж таны хаанчлал ирэх болтугай. Бүсэлтэн тэнгэрчгээ энэ газар дээр биелэгдэх болтугай. Өдөр тутмын далахыг нэндээ өгөөч. Бид өртөнгүүдээ уучлсны адил бидний өрийг уучлаач. Бидний сорилтанд бооруулаач. Бузар муугаас гэтлгээж учир нь хаанчлал хүч чадал алдарсан